сургууль дээр ирсэн. Бид өнөөдөр эхний цагаар суучаад дунд нь 3 цагийн завсарлага байдаг хгүй юу? Тэр 3 цагийн завсарлагаа гэлээ арчаад ирнэ гэж бодож байгаа. Тэгээд орой 9 хүртэл хичээлтэй хичээлээд харчаад найзуудтайгаа уулзах болохоор 3 цагийн завсарлагаа ямарсан гэлээ арчаад ирнэ гэж бодож байна. Ийм орой буцаа сургууль дээр ирж байна. Гадаа бороосон. Гэхдээ баг тусалж. Одоо 3 цагийн хичээлтэй 3 цагийн хичээлтэй суучаад тараад найзуудтайгаа уулзсан. 제거하고 있습니다. 이 숫자가 다시 몽골리의 전체 인구보다 많다는 거 있습니다. Ямарсан манай хичээл таарчлаа. 8 өнгөрөөд таарчлаа. Уусаа манай энэ хичээлийн ерөнхийдөө нэг амар орой хүртэл яг уг цаг нь 9 хүртэл ахгүй юу. Тэгээд энэ хичээл дээр багш өөрөө юм тайлбарладаг л та. Гэхдээ энэ хичээл дээр ингээд хүүхэд болгоно нэг юм Аз компани талаар ингэж тайлбарладаг ихтгэл тавьдаг байхгүй юу. Тэгээ нэг хичээл дээр 3-аас 4 хүүхэд ихтгэл тавиад тэгээ тэрийг нь ардаас нь багш тайлбарлаад асуух юм байвал асуугаад тэгээд тусдаг ч болохгүй юу. Тэгээд ямарсан өнөөдөр гэхдээ амар их хүүхдүүд ерөнхийдөө ихтгэл тавилаа. Өнөөдөр 6 хүүхэд тавьсан уу? Яагаад гэсэн бэ гэхээр багш өөрөө амар хойшлуулад ингээд нөө өмнөх хүүхдүүдийнх нь ихтгэлийн ингээд юу н амар их урт байх юм бол ерөнхийдөө тэр өдөр 3-4 хүүхэд хийх ёстой байхад 2 нь хийгээд ч юм уу дуусчаад байсан хгүй юу. Тэгээд ер нь тэрнээс болоод одоо бодохгүй нөө нөлөөлөгдсөн шалгалт болохоор яа багш шахна гэд тэг шахлаа. Шахаад 6 компани талаар ярилцлаа. Тэгээд ямар сүнэн хичээл боллоо. Одоо би гэрээр замаараа орж цүнхээ тавьчаад тэгээд цааш явна. Тийм ээ. Час бид орос тимүүлээсэн. Өдөр гарсан. Ингээд гэж би надад нэрч гарч. Одоо би өнөөдөр 11 сарын 26 гадаа бороосон. Өнөөдрөөс яг 9 өдөр зүй. Гэхдээ өнөөдөр нэмэх харахтай байсан л та. Гэхдээ өнөөдөр амар бороотой сашигтай байсан. Тэгээд маргаашнаас бүр өдөртөө нэмэх 2 градус хичээлээ. Тэгээд шөндөө бүр хасах руу амар орсон илээ. Тэгээд гадаа миний цүнхэнд шүхэр байгаа л та. Гэхдээ би залхуураад энэ хооронд нэмцгээд 이렇게 자기 마음대로 바꿀 수 있다라는 거. 그다음에 여기 이게 정리정돈이 안 되는 거야. 그러면 그만큼 빼앗기는 거야. 그죠? 그래서 내 마음속에 뭐가 파스타는 싫어. 여러분 제로 콜라 신청하신 분은 Яа, бүр цав цагаан болсон байдаг шүү. Ямар яригч. Хичээл тарчлаа. Одоо би замаараа дахиад март ороо бид өчтөр ногоонуудаа л авсаахгүй. Тэгээд өнөөдөр болохоор мах идрээ авна. Тэгэж явчаад оройн хичээл маань зүүмээр болохоор болцсон болохоор
Оройдоо хичээлдээ гэртээ арай сууна. 뭐 이렇게 구성원들 사이에 분류가 있어. 갈등 있으면 퇴소하거나. 아하 이게 одоо байрныхаа гэрээг амжилттай эсдэ тэмдэглээд авч өгсөн.